Мөсийг хүртэл бамбуушаар уралчих юм аа. За дараачихаа влогдоо тавтамир. За би өмнө нь Сингапур явж байхад нэг юм анзаарч ирсэн байхгүй юу? Хамт аяллаар явж исэн ах эгчнэр ингээд IT группийнхэнд нэг тийм бүсэд гаргаж ирсэн. IT одоо нэг бүсчүүдэд гэх юм уу? Тэр нь болохоор гудамжны хоол идмээрээ штэ гэж бүсчүүдэд санал хэлжсэн байхгүй юу? Тэгээд би ер нь хүмүүс гудамжны хоол идэх сонирхолтой байд юм байна да гэж бодож ийсэн. Тэгээд та нарт өнөөдөр зорин байж энчээ байдаг хамгийн том гудамжны хоолны одоо ертөнцид ирчихсэн байна. Тэгээд та нар хэрвээ Гонжоод ирэх юм бол заавал ийшээ ирж зочлоорой. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа энэ гудамжны хоолны ертөнцөөр аялцгаан та нарт зөндөө их юм таалагдах гэж найдаж байна. За манай хүүхэд зайцанд их дуртай. Эрдэнэ шиш зайц хоёр нэг дор байдаг юм хоол байна. Тэгээ махан дургу хүүхдүүд ах юм бол махыг нь яг зайц шиг болгоод ингээд тавьсан ийм хоол байдаг. За энэ маань эхлээд болохоор тоглоомны хэсгээс эхэлдэг. Тэгээд дараа нь болохоор ингээд бас гой юмны худалдаа байна. Энд чи шог зураг зурж байх шиг байна. Карикатура байна. За жинхнээсээ одоо ёстой янз бүрийн хоол идэхийг хүсэж байгаа бол энд одоо төрөл бүрийн хоол байж байна. Энэ за энэ юуны ч бах юм буухан минь ёо. За бүгдээрээ бүр аимшигтай хямдхан байдаг. Энд чи бүгдээр 18 ёон моо одоо 7000 төгрөг гэсэн үг л дээ. 6000 төгрөг, 5000 төгрөг мөгрөг те. Бүр төрөл бүрийн хоолнууд байж байна. За одоо ингэ яваад байвал дуусахгүй за бүр зөндөө олон хоол үзүүлнэ. Ёстой хятад ирснээр төрөл бүрийн хоол идэж үзье л гэж байгаа бол энэ ёстой янз бүрээрээ байгаа. Тэгээд ер нь хоол гойор нь идэж үзье л гэж бодож байгаа бол заавал наашаа ирээрээ. Тэгээ энд бас түрүүн тоглолт болж ирсэн гадаа задгаа талбад нь ёстой янз бүрийн тийм махнуудыг төрөл бүрээр нь хийж байгаа. Энэ одоо далайн гаралтай хоолнууд харагдаж байна. Сам орхоо байна. Тэгээд манай дороо гэл. За энэ хүүхдийн хоолны сетүүд бол төрөл бүрээрээ байгаад байгаа. Тэгээд хордлого авна гэж бол нэг санаа зовлтгүй юм байлээ. За хэлсэн шүү дээ хятад ирээд бол одоо 6 туудаага ирж гин. Тэгээд бүр янз бүрийн хоол янз бүрээр нь идэж байгаа. Ямар ч нэг ч удаа хордлого авсан юм ерөөсөө бүр өчүүхэн ч байхгүй. За энэ ингээ гоё фреш нэг одоо хот потуудыг ингээд хүмүүс өөрсдөө ингээд яг шинээр ногоонуудаа сонгоод тэгээд өөрөө ингээд хөөрхөн хот пот шиг тогоонд энийга чанаад идэх боломжтой төрөл бүрийн махнуудаараа байж байна. Дой бүч. За гой монгууд бол төрөл бүрээрээ байна. За одоо хэдүүлээ цаашаа явнаа. Амар их юм байгаа бүр. За нугас болоод нэрээ нэг юм анхааруулж хэлэхэд манайха нөгөө бэж нугас идэ гэдэг хүмүүс нугас болоод галуугаа ялахгүй бол нөгөө нэг яг бэж нугас ч өөрөө нэг юм хажуудаа сонгон шиг юмтай тэгээ нэг юм яг шоколад шиг амттай нэг юм соустай тэгээд гурилтай байдэн шүү дээ. Тэрийг бэж нугасыг каоя гэдэг өөр ингэсэн нэг тийм оноос нэртэй байдаг. Тэргээр нь дуудахгүй бол бас нугастай шарсан галуу амар адилхан харагддаг. Би нэг удаа яг андуураад нугас биш галуу авчаад мангар юм шиг байжаад юугаа нөгөө гурил нь хаанаа асуугасан чи юу нугас биш галуу авсан шүү дээ. Тэгэд нэг андуурах тохиолдол байдсан шүү. За маш гоё амттай жүүснүүд болон бабл тинүүд бол төрөл бүрээрээ бас худалдаалагддаг. Тэгээ одоо энэ цагаан гааны амттангууд харагдаж байна. За энэ юу вэ? За баахан төрөл бүрийн шөлнүүд байна. За хэрвээ манайха хоолнуудын нэршлиг ойлгох жоохон төвөгтэй байгаад байвал ядаад ахын байхгүй. Зургийн дараа шууд Google Translate руу оруулчихад
бүгдийн сайхан орчуулагдаад гаргаад ирдэг. За хятад бол ийм юунууд хотспотууд бол өстой төрөл бүрээрээ хөгжсөн байдаг. За энд бас гой хоолнууд харагдаж байна. Бас за төрөл бүрийн нэг бэлэн гомь идэх дуртай хүмүүсээс энд тест янз бүрээрээ бэлэн гомингууд бас гарч байна. За энэ нэг юм гамбар байна. За тэгээд нэг юм анхааруулж хэлэхэд Сычуан хоол гэсэн байх юм бол Сычуан кузин гэсэн байх юм бол бас жоохон бодолтой ороороо. Ягаад тэр Сычуан хоол бол өөрөө бүр халуун ногоогоор амар алдартай Сычуан хоол гэсэн байх юм бол амар халуун ногоотой байдаг шүү. За нарийн боовны ийм одоо жижигхэн цех байж гин. Тэгээд төрөл бүрийн гой нарийн боовнуудыг ингээ шууд савлаад аваад өгж байна. За нарийн боов идмээрээ л энд байна. За энэ ч за энэ ч янз бүрийн хоол байна. Одоо нэг бүгднгийн нэг үрсэн тогтоод үзүүлэх гэхээр хитрхи олон янзын хоол болчоод байна. Дээрээс нь бас яг ингээд тулаад харахаар нэг заримыг нь ерөөсөө бас яг юу гэдгийг хэлэхэд жоохон төвөгтэй төрлийн тийм амттай хоолнууд байгаа даахгүй дүүрсэлгэж жоохон төвөгтэй. Тэгээ нэг бүх хоолнуудыг чи яг ингээд сайхан тогтож агаад нөгөөхөө зарим мэдэхгүй эсгүүдээ транслейтаад ингээд нэлээ юм болж ижил манайхан хоолныхаа учрыг харна л да. Гэхдээ энэ бол одоо бас л нэг төрлийн одоо юм хот ботор хуурнээ нэг гоминтэй тэгээ гомингуудаа ихэнх гомингоор үйлчилдэг газрууд маа дандаа handmade гомин буюу ингээд гараар татсан гурлоо будааны гомин үү энэ төргээ сонгодсон шүү. Тэ манайхан хэрвээ мэдэхгүй нөө будааны гомин дандаа идэх юм болж байгаа сэрүүтэх гэдэг. Тэгэхээр гараар татсан гурилтайгийн сонгуулаараа зүгээр идэв шүү. Оо за нөө гүзээ дотороор хийдэг хоолнууд байж гин ямар гоё юм бэ. Дотор махаар хоолыгаа шууд өгч байна. Энэ ч харин чиг манай охины идэх дуртай хоол биш үү. Зайдас болоод эрдэн шиш мэш тэ. Лука мама гэдэг газар байна. За энэ хараа жимстэй пиццанууд байна. Тэгээ нэг айгу инээдтэй юм хэлэхгүй. Дүриан гэдэг нэг айгу муухай амттай жимс идэв штэ. Тэрүүгээр бид нар чинь пицца хийгээд идэг оддоо бүр. Тэгээ дүрианаар бол энэ тэнд өрөөсөө нэг авч орох хориотой байдаг. За энд бас далаан гаралтай сам хорхоо хисаа мисаа тэгээд нөгөө нэг 8 айлж 10 айлж те хавч мавч энэ ч төрөл бүрээрээ байж гин. За далаан гаралтай хоолны ресторан байна. За энэ бас нэг юм гоё моли ти гэдэг юм зайрмаграхуу нэг юм сүүн амттангууд байж байна. Орчнууд нь бүгдээрээ айгу хөөрхөө суугаад өвшүүлэхэд ер нь төвхтэй. Дээрээс нь бүх газар нэг юм жижигхэн цэнэглэгчүүд байгаад байгааг анзаарч байна уу? Хэрвээ цэнэг дуусах юм бол энэ газруудад ингээд нөө бүх газар цэнэглэгч байж идэг. Хилээд авч болно. Гэхдээ янз бүрэлтэй зарим нь үнгүүч байдаг, зарим нь болохоор нөө нэг яг худалдаж авдаг. Одоо би чатаар юм уу алипээр тооцоогоо авдаг. За хятадуу бэлэн мөнгө хэр барагтай хэрэглэхгүй байгаа шүү. Ерөөсө хоёрхан сонголт өгдөг. Alipay буюу Jifubao тэгээд нөгөөх нь Weixin буюу одоо WeChat-аар хийх үү гэж асуудаг. За амар халуун ногоотой хоолнууд байна энэгээр. Энэ нэг дундаа хавчуурахтаа мантууг та нар санал болгоё. Энэ айгу айтаахан амттай байдаг шүү. За сушинууд бас байж гэн. Ер нь ингээд сонгоод аваад идээд нэг грамлуулаад энэ төр авдаг хоолнууд бол хаасайгүй байдаг. Нөгөө нэг сайн хүн явснаа, муу хүн идснэ гэхчээр би сайн хүн болох гэдэг дандаа явсан суусан газар л яриад байгаа шүү. Хэрвээ та нар хүсэх юм бол муу хүн болоод би иддэг хоолнуудаа үзүүлж олно. Хүргэлтийн аппликейшнуудаар ч юм уу хятад ирээд амар гоё монгол амттай яг сайхан шүүс амтгцсан монгол буу цаанаас олгогүй зааж өгч болно. Би сайхан нэг монгол шарсан махны газар зааж өгсөн те амар гоё бялооны газар зааж өгч болно. Амар гоё. Айгуу гоё хоол зааж өгч болно. Даанч хоолны бичлэг оруулахаар муу болчих гээд байна гэдэг. За энэ бичлэгийг 2 хувааж оруулъя. Тэгэхээр та бүхэн маань лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Тэгэхээр хоолны влогны 2 дугаар хэсэг одоо удахгүй үргэлжлэх болно.